Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Хавд аймгийн Даруй сумын 90 жилийн холбогдуулан холбогдуулан бид цуутай нутгийн сутаа хэмээх ийм цорол нэвтрүүлгүүдийг хийж та бүхэнд хүргэж байгаа. За энэ удаагийн дугаараар бид Хавд аймгийн Даруй суманд байх Сутаа омгийн хонины талаар ярилцахаар зочдыг урьж ирүүлээд байгаа юм. Тэгээ миний зүүн гар талд мал эмнэлгийн ухааны доктор Дамдангийн ган болт хүрэлцэн ирсэн байна. За цаана нийслэлийн мэрэгжлийн хэлтийн газрын мал эмнэлгийн улсын байцаагч Ишээгийн ган төмөр хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр энэ хоёр хүнийг урьж байгаа нь бас учиртай юм байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр өргөцсөн зочдын маань хоёр аав нь одоо Сутаа омгийн хоныг анх үүсгэн бий болгоход бас гар бие оролцож байсан юм аа. Тэгээд энэ талаар бид бас зочдтойгоо ярилцсан. Ер нь Сутаа омгийн хонь ямар онцлогтой байсан бэ гэдэг талаар бас та бүхэндээ мэдээлэл хүргэе гэж ингэж одоо зорж байгаа маа. За ингээд асуултаа ер нь Сутаа омгийн хоньны үржил селекцийг бий болгох хэдэн оноос эхэлж бий болгосон юм бэ тийм ээ. Энд одоо та бүхний гандамрах өөрөө бас гар бие оролцож байсан байдаг. Энэ ямар одоо онцлогтой байваа гэдгээс ярилцлаа. За Сутаа омгийн сумын мал аж ахуйн мэрэгжилтэн одоо манай орон нутгийн алдартай хончин баатрууд малчтын ууггүй гүлмнээс Сутаа омгийн хоныг бий болсон гэж анхлт тийм төвтэй байдаг. 1965 онд анхлж 350 хоны айл үрээ суур үлээс одоо шилбэл омгийн хоныг шилэн одоо нэг хүн суур дээр жамдал гэдэг малчнаар одоо алгаа өгш яав. Тэн дээр одоо суурлаж манай анхлж тэр Сутаа үржлийн тэм хоныг одоо бий болгох шилбэл омгийн хоныг бий болгох туршилтын маягаар одоо анхлж бий болгож ажилласан юм байлээ. Тэгээ 1966-67 оны одоо айхтар их зуд болсон. Тэр зуднаар бүх баггүй малаа алдсан. Баггүй малаа алдахад нөгөө шилбэл омгийнхаа нөгөө шилж авсан мал бас нэлээд хорогдсон. Тэгээд яг тэр үед бол үржлийн хээлтүүлэгч маш их ховордсон. Тэгээд 1968 онд үржлийн хээлтүүлэгч баг учраас говьлтай буугтай сумаас 20 одоо хээлтүүлэгчийг авчирч одоо нөхөн сэргээлтийг одоо бий болгосон байт юм байна. 1970 оноос одоо манай ган болдын аав Дамдан одоо 70 оноос гардан ажиллаж үржил селекцийн ажлыг анхлж бий болгоход одоо анхлж ажилласан төвхтэй байт юм. За энд ажиллаж байсан одоо дундын зоочийг техникчээр талахчуу гэдэг хүн байсан байдیں۔ Ванчин дорж гэдэг хүн байсан байдаг. Мөн Баяр хүү гэж зоо техникч дундын зоо техникч ажиллаж байсан. Одоо Нямаагүйгийн должин одоо орон нутагт ажиллаж амьдарч байна. Мөн балаа даргын жаргал сайхан гэдэг залуу одоо энэ үржил селекцийн ажлууд гар бие оролцож байсан байт юм л. За энийг одоо дээрээс нь чиглүүлж манай аймгийн үржил селекцийн станцын дарга одоо 1000 цэвэрнээр өдөрдүүлсэн одоо энэ баг одоо бүрдэж ажилласнаар одоо өнөөдөр Сутаа омгийн хонь бий болсон төвхтэй юм байлээ. За Сутаа омгийн хонь бол бусад омог үйлдвэр хоньоос юугаар ялгаатай гэхээр ерөөсөө мах ноосны чиглэлийн ширүүтэр ноосны юм хонь. Үүний бол гол онцлог шинж нь бол төлөрхөх чадвар өндөртэй. За мөн ямар нэгэн энд хүүтэн төсвөртэй илүү нугламтай ийм хонь байсан. Энэ илүү нугламтай байна гэдэг нь бол юу гэхээр нөгөө нэг тэрүүнийгээ дагаад бол малын ашиг шимэн нэмэгдэж байгаа юм. Тухайлбал энэ арьсан дээр мах дээр хүртэл энэ ашиг шимэн бол тэрийгээ дагаад бол нэмэгддэг ийм онцлогтой хонь байсан байгаа юм. Тэгээд энэ Сутаа омгийн хонь маань нэг би бас хэллээ шүү дээ төлөрхөх чанар өндөртэй гэдэг. Энэ төлөрхөх чанар өндөртэй дээр нь манай энэ нутгийн минь уул усны сайхан зүй тогтлоос шилтгаалаад олон хөдөлмөрийн баатар төрөх гол нөхцөл нь болсон. Энэ хөдөлмөрийн баатар олон төрөх гол нөхцөл нь бол энэ мал нь өөрөө төлөрхөх чанар өндөртэй 100-аас 100 хэллэгч оноос 100-аас 114 хүртэл ийм төл хүлээж авч ирсэн ийм төлөрхөх чанар өндөртэй ийм материал учраас бол үржих энэ хэллэг чанар бол маш өндөртэй ийм хонь байсан. Тэгэхээр социализмын үед өөрөөр одоогоос нь 20-30 орчим жилийн өмнө бол Сутаа омгийн хонь гэдэг энэ омгийн хоньны талаар бол Монгол орон даяар нэлээд сайн мэддэг тийм ээ. Хүмүүс тэр дундаа баатруудаар дамжаа сайн ойлгодог байж л дээ. Зүгээр одоо энэ омгийн хоньны талаарх мэдээлэл бас ямар төвшөнд байна. Сум орон нутагт бас энэ хоньыг өсгөж үржүүлэх чиглэлд бас ямар бодлого гарч ажиллаж байдаг юм бол байгаа юу энэ одоо омог хадгалагдаж үлдсэн үү? Тийм. Ер нь бол энэ социализмын үед бол энэ зөвхөн манай Даруй сумын Сутаа омгийг үржүүлээд Даруй сумандаа хэрэглээд байгаагүй. Энийг бол Завхан аймаг, Булган аймаг, энэ Арангаа аймаг
Өөр энэ энэ хэлтүүлэгчээр энэ авч ажиллуулж байсан энэ хэлтүүлэгчээр тухайн сум аймагуудтай бол аймагуудад бол хэлтгч болгон ашиглаж байсан. За энэ зах зээл гарснаас энэ малыг малчтад нь хөвлөцлөх энэ үйл ажиллагаа явагдсан. Энэ үйл ажиллагааны явцад бол манай Дарив сумын удирдлагууд бас энийг энэ авч хэрэгжүүлж байсан зоотехникч нар бол бас баггүй хугацаанд энэ цөм сүргийг л авч үлдсэн байгаа. За үүнийг манай Дарив сумын зоотехникч Балдар Жамцгай энэ дээр маш их том гавьяа байгуулсан байгаа. Энэ нь бол тэр тухайн үеийн тэр хөвчлөлөөр бол устж алга болоогүй цөм сүргийг бол бий авч үлдсэн байгаа. Энэ генфонд бол алдагддаг гэж байгаа. Энэ бол дэлгэр багт бол дэлгэр барьгээдэд одоо бол баг тэр үед барьгээд байсан. Би одоо 1980-аас 93 онд би дэлгэр барьгээд одоо малын эмчээр ажиллаж ирсэн байна. Тэгэхээр энд одоо Зогтөрлбаатар дөрөв чи асууж байсан үүслэгдээ Зогтөрлбаатарын би нэг одоо очиж хонж байсан. Тэгээд Зогтөрлан ба надад ярьж байсан. Сутаа өмгийн хонь гэдэг чинь ийм гарал байсан. Ядам цоохрожид ядам гэж хүн байсан юм байна лээ. Бид тэрийг танихгүй л дээ. Тэр нь баян гол одоо баян өндөрөөр одоо нутгалдаг тийм хөвшин байсан. Мал нь их чанарлаг. Өөрөө болоо тэр одоо малыг чанаржуул адуу мал одоо тав орчим мал чанаржуулдаг. Тэр чанаржуулсан дотроос тэр хоньны үүсэл одоо бий байсан гэж байгаа. Тэгээ одоо манай тэр сая гамбалд ирлээ. Ер нь их нуурынхаа отгор дээрээс манай тэр хонь ямар ч цастай, ямар ч одоо зудтай байгаад одоо эцэж ижил өөрөө одоо малтаад олоод итгэх юм чадвартай. Нэг хоёрдугаар төлөрөх чанартай. Айгуу төлөрөх гэдэг нь олон их хэрэг. Энэгээр энэний юу гарч гэсэн одоо зөвхөн манай дэлгэр барьгээд бүгд найрамд Монгол ордсон Хөдөлмөрийн Баатар ончин гэтэл 3 байдیں۔ Юу зөвхөн дэлгэр багт. Энд бол улсын авраг малчин гэтэл бадаг 20 хэд байдаг байхгүй. Зөвхөн хошин авраг малчин гэдэг одоо доржуулж яаж тэр гомб лос ахтай хоёр лос энэ төр гэдэг. Би одоо энэ бүгдэн дээр барагдаад ажиллаж байсан юм. Хөдөлгөөний нэг зах зохион жагмаг зэрэг гадарлах юм аа. Тэгээд энэ дээр бас юу одоо тэр генфонд бол яг авч үлдэгдсэн байгаа. Одоо яг дэлгэр багтаа байгаа гэж бодож байна. Би одоо тэрнээс одоо 20 жил болчихлоо да гараад орон нутгаас гараад. Тэгэхэд ерөөсөө ингээд яг энийг одоо цаашд нь одоо бас одоо үйлдвэр болох чиглэл одоо энэ гамбалд одоо яг аавынхаа ажлыг одоо бас чиглэлд юугаар бас надад бас санаад ярьж байгаа юм л да. Үйлдвэр болох чиглэлээр одоо яаж хандуулах байгаа юм бэ гэдэг асуудал их тавигдчихж байгаа. Тэгээ энэ дээр энэ Сутаамгийн хоньыг бий болгоход хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг бол зоотехникчд гэж одоо нэрлэдэг хэлдэг юм л гэдэг. Ер нь одооны залуучууд ч юм уу бид бол бас зоотехникч гэдэг хүн ямар ажил хийдгийн талаар ямар нэг мэдээлэл төсөөлөл алгаа л та зүгээр товчхон энэ талаар ялангуяа та хоёр аав нь хоёулаа одоо зоотехникч байсан тийм ээ. Нэгдүгээр хоёрдугаар дэргээд тэр Сутаамгийн хоньыг бий болгоход яг одоо агаар би тулж ажиллаж оролцож байсан хувьд энэ хүмүүсийн ажлын онцлог нь юу гэдэг юм болоо гэдэг талаас. Бид хоёр бол одоо яг манай хоёр аав хоёлаа зоотехникч байсан. Хоёр хүүхэд нь болохоор хоёлаа малын эмчилсэн ийм сонин хүүхдээ л дээ. Тэгээ энэ ер нь бол зоотехникч гэдэг бол ерөөсөө л малын удам өгсөг сайжруулах, үржил селекц ажлыг энэ зөв зохистойгоор зохион байгуулах. За үүнийхээ үр дүнд бол чанартай энэ тийм юунда нутаг орондоо тасан зогтсон шилмэл тийм хомог үйлдвэр байгуулах ийм үйл ажиллагааг л одоо үржил селекцийн ажлыг л гардан хийдэг ажилтныг бол зоотехникч гүйцэтгэж байгаа. Манай Сутаамгийн хонь дээр бас хэд хэдэн олон онцлогуд бий л дээ. Ерөөсөө нэгдүгээр одоо ууггүй малчтын ууггүй хөдөлмөрүүд маш их шингэсэн байдаг. Мөн одоо мал аж ахуйн мэрэгчлэлтэн гэдэг. Зөвхөн дээр ч одоо сая үржилийн зоотехникч ярьж байна. Малын эмчнэр ч бас тэнд малын одоо эрүүлжүүлэх бүхэл талын одоо тэр өвчин юмгээс урдсан зэрэглэх арга хэмжээнүүдийг авч ер нь манайх сомчин жил болгон аврынхаа 14 он төрлийн ажлыг бол яс одоо гардан хийжсэний үр дүн бол нилээдгүй харсан байт юм аа. Тэгэд энэний чанараар манай Сутаа ер нь одоо манай Сутаамгийн хонь онцлог ба штэ. 1975 онд одоо би хүүхэд байсан. Бумааны баяр хийжсэн. Тэгэд одоо манай хоёр аав хоёлаа ажиллаж байсан. Дараа нь одоо энэ жил одоо бумааныхаа баярыг хоёр дахь баяраа хийж байна. Энэ бол Монгол 30 тий. Би тэгэхэд хүүхдэд 7 дугаар ангийн хүүхэд 29 жил 34 би одоо тэгэхэд 7 дугаар ангид л байсан хүүхэд шүү дээ. Тэгэхэд л одоо өнөөдөр ахаад энэ жил одоо 90 жилтэйгээ давхцуулаад бумааныхаа баярыг хийнэ гэдэг. Энэ бол улсад л байхгүй л тамаа үзүүлэлт юм л да. Тэгэхээр үзэгчд байна бас гайхаж магадгүй юу
хонь малны яриа болоо явчих гэдэг ингээд тийм ээ. Тэгэхээр Ховд аймгийн Даруй сум байгуулагдсан 90 жилийн ойг хөгтөж бид одоо 9 тийм цуврал нэвтрүүлэг хийж бас хөргөж байгаа. Энэ цуврал нэвтрүүлэгт нэг сэдв нь бол өнөөдөр Ховд аймгийн Даруй сум мөн бий болсон Сутаа омгийн хоньны тухай. Тэгэхээр энэ Сутаа омгийн хонь хэрхэн үүсв, энийг бий болгов. За цаашлаад энэ хоньны одоо онцлог юу вэ гэдэг талаар бид бас зочдтойгоо ярилцж байгаа маа. Тэгэхээр яг Сутаа омгийн хоньыг үүсгэн бий болгоод цаашаага одоо олон нийтэд таниулах бас нэг сонд үг гэдэг юм л ш. Онгоцоор Сутаа омгийн хоньыг авчирж ирсэн. Тэр чинь би одоо ярьж өгье. За 1989 онд Монгол малын үзэсгэлэнд уралдаан болсон юм. Улаанбаатар хотод. Тэгэхэд чин одоо зах зээлд ороог манайх чинь социализм юугаараа байсан шүү дээ. Би тэгэхэд 6 хонь авчирсан. Тэгээд 2 хуц үржилийн 2 хуц нэг бүд ууц, нэг төлгөө ууц, нэг юм хонь, нэг төлгөн 4 хонь авчирсан юм байна. Цагаан онгоцоор гэсэн үг тийм. Цагаан онгоцоор авчирсан. Монголын 18 аймгийн мал цугласан юм. Тэгээд хамгийн сүүлд нь 5 аймаг Завхан аймгаар тойроод наддаар би ховддоор байж байгаад манай ховдын булганы тургуу тань бас ирсэн шүү дээ. Сүхбээгоор ахлуулсан. Доктор Сүхбэ гэж одоо бас үргэлжлээ. Булганы тургууд. Тэгээд би тэр хоныг авч явах үүрэгтэй болсон. Тэр үед манай Дамдангой бас Улаанбаатарт өөр ажиллаар байсан учраас ган дөнгөрчи авчираа гэж надад дээрээс даалгавар өгөөд би авч энэ үзэсгэлэнд оролцсон. Тэгээд тэр манай тэр хонь 3 медаль авсан. Үзэсгэлэн алтан медаль, мөнгөн медаль, хүрэл медаль. Би 3 медаль авч очиж манай нэгдлийн дарга баах дарга байлаа. Надыг сарын залингаар шагнчид урамшуулж би их баярлж байсан түүхтэй. 1980. Энэ хоньыг хиний суураас авсан. Манай Сутаа омгийн чин хоньыг айл кидэгдэн хэсгээр нэг одоо суурлаж бий болгосон шүү дээ. Одоо улсын авраг малчин тэр лосол бат дэлгэр. Тэгээд тэр хоёрын суураас авсан. Тэр хоёрын суураас авсан тэр 3 мал гуруула медальтай. Тэр улсын хэмжээнд одоо уралдаанд төрүүлсэн гэсэн үг. Тэр алтан медаль одоо өнцгөн гэдэг юм үзүүлэлт нь бас юу вэ? Гойд ашигчмд үзүүлэлт гэж байгаа юм да. Тэр чинь улсын тэгээд тэрий чинь бусад энд чинь дуудлага худалдаа болсон шүү дээ. Монгол одоо зайсанд болсон. Тэгээд тэр чинь тэр онгоцоор явах чинь эхлээд баян онгороор хөвсгөлөөр яваад овсаар яваад бүгд тэр цагаан онгоцоор дүүрэн хууд суухан намрын тэнд хүн суухын аргагүй. Тэгээ би чинь тэнд суугаад ирж ил бөөлжөл тэгэл ирэл бид нар малаа тэгжсэн. Тэр их гоё миний одоо амьдралдаа хамгийн сайхан дуртгалтай түүх байдیں۔ Тэгээ би 3 медаль шажигнуулаад нутагтаа бооход маш их одоо өндөр сэтгэлтэй манай орон нутгийн засаг захиргаа, манай аав, одоо манай эдний аав Дамдангой энэ төр маш их баярлж ирсэн надад. Тийм нөгөө гойд ашиг шимтэй гэдэг нөгөө нэг улсын хэмжээний үзэсгэлэн гарч байгаа юм чинь комисс гарч шалгаруулсан юм байна. Тэгээд тэр комиссэд шалгаруулахад бол энэ манай Сутаа омгийн хуц маань намрын энэ хуц 71 кг, амьдын жингэрээ 71 кг татчихсан бас маш их өндөр. Тэр үзүүлэлтийн одоо надад байд юм да гэж үзүүлэлтийг бол татчихсан байгаа. Тийм тэгээд бусад одоо энэ зарим ширүүтэр ноос махтны чиглэлийн энэ хоньноос ялгаатай нь юу гэхээр бас ноосны гарц бол маш өндөр байсан. Ноосны нэг гарц нь өндөр байна гэдэг чинь нөгөөд бас улс оронд нэг бүтээгдэхүүн илүү их ашиг шимийг бол нэмэгдүүлж байгаа юм л да. Янз бүрийн үзүүлэлтээр нь үзэж манай тэр хоньны ноос чинь Эрдэнтийн хэвс болцоог захиалж явдаг байсан шүү дээ. Бүр зориудаар. Ер нь Сутаа омгийн хонь бол мах ноос хоёр аль алинаараа болсон тийм мах өөхний ашиг шимт мах өөх ноосны чиглэлийн ашиг шимтлээ. Зүгээр хоёр таерыг малын юмч болохоор асууж байгаа. Алтаа уулын тэр өндөр уулсад одоо эдээ шилж бэлчиж байгаа малын мах бас энэ ойр орчим аймагуудын малын махаас арай нэг юм амт чанар өөр байдаг юм шиг санагддаг л зүгээр. Тэр үнэхээр бас тийм юу байх онцлог байх уу тэр угаас ялгагддаг шүү дээ. Одоо энэ говийн малын тааны малынх манай алтаа уулын өндөрлөг үсих манай нутгийн 4 үлрэлийн нутагтай л дээ. Тэрээс говь хангаа одоо алтаа бүгд тоссон. Тэгээд тэр үндэ манай тэр хонь бол өөрөө их тасан зогтсон юм. Орон нутгийнхаа одоо тэр байгаль загвартай эрсдэс ууралцгалт. Тэгэхээр одоо морины үйлдвэр угсаа сайжруулах нэгэд л энэ тэндээс ялангуяа одоо Хаасайг Сүхбаатар аймаг руу ханддаг болж л дээ. Тэрнтэй адилхан Сутаа омгийн хоньны тэр угсааг омгийг сайжруулахын тулд ер нь тэгээд бас ийм үржил селекц ажлууд хийх шаардлага байгаа юу? Одоо эсвэл тэнд цөмөн байгаа учраас тэрийг тэнд нь үржүүлээд байх хэрэгтэй юу? За энэ одоо үржлийн талын юм бол би одоо шуудлал бодлоо гэдэг яг. Ер нь тэгтээ бол энэ нөхөн сэргээл заавал байх хэрэгтэй.
За нодлон би зүгээр дуулсан. Манай Төмөн Дэмбэрэл дарга байхдаа үзэмчин анны авич тавьсан, хуц тавьсан юм байл. Одоо тэр чинь нөхөн сэргээлтийн заавал нэг генпондыг алдагдуулахгүй тулд одоо тэр одоо яг үржлийн талын бол би сайн мэдэхгүй л да. Тэгээд тэрийг бол яг нөхөн сэргээлт бол заавал байх ёстой л гэж боддог. Ер нь юу л та бас энэ дээр бол тэр юг одоо манай Сутаа аймгийн хоньныхаа цөм сүргийг одоо алдагдуулахгүйгээр цөм сүргээ ахиж сая нөхөн сэргээх гэж ярьж л тэгж нөхөн сэргээх хэвээр. Тэгтээ бол генпондын ягаад бусад өөр төрлийн энэ хоньыг бол оруулж ирж сэргээх ёсгүй юм байгаа юм болно. Яг цэвэр өөрийнх нь энэ Сутаа аймаг гэдгээ сэргээгээд за тэнийг бол дараад нь цөм сүргийн хэмжээнд хүрэхснийхаа дараа түүнийг бол бусад юунуудад бол газруудад сая социализмд ярьжсэн шүү дээ. Болгон, Аранга, Завхан аймагуд бол ингээд сүргийн сайжруулагчаар энэ манай Сутаа аймгийн хуцыг авчихсан. Тэр шиг тийм байдлаар бол сэргээж болох юм. Тийм учраас бол бид нар яг хөвгтөр одоо цөм сүргээ бол ахин энэ нөхөн сэргээлтийг хийгээд дотроо аль болох тэрийг богино хугацаанд хийгээд цаашдаа бол энийг бол үйлдвэрийн хэмжээнд бол хүргэх зайлшгүй. Тэгэхээр яг энэ ажлыг бол ухаан та хоёр маань хоёулаа малын хэмж бас хоёр аав та хоёрын хоёр аав маань хоёулаа бас зоо техникч байсан хувьд та бүхэн бас энэ чиглэлдээ анхаарч ялангуяа сум орон нутг руу тодорхой санаачлагыг гаргаж ажиллахгүй бол тэр болгон бас хүмүүс мэдэхгүй та удирдлагууд тэр болгон мэдэхгүй гэж магадгүй. Тэгэхээр энэ талд анхаарч ажиллах хаа гэж ингэж одоо асуудаг байна. Одоо манай гамбал залуу одоо доктор одоо надад бас ярьж байгаа гандмархаа энийг одоо ингэ зогсоомооргүй байна гэдэг асуудыг надад тавьж байгаа. Би энэ бол бас хүлээж авч байгаа. Тэгээд энийг бол одоо бас удирдах гэсэн би 1600 гойтой бас уулзалтад байгаа юм л да. Та энэ дээр бас зөвлөгөө өгөөч. Нэгэнт одоо эдний маа одоо бурхан болчихлоо. Манай маа одоо 80 хүрсэн бас одоо ямарч одоо юу байдгүй. Би 1600 гойг одоо арай удирдах гэсэн чиглэлийг одоо бид нарт бас та зааж бид нарт одоо өвлөж өгөөч гэдэг асуудлыг хуваарьж гисэн байдаг. Нэг хамгийн хоньыг бий болгоно гэдэг бол нэг юм уу хоёр хүний ажил биш маш олон хүний тийм учраас та бас одоо санаж байгаагаар тэр үед ажиллаж исэн одоо малын эмчнэр мал зүүчид зоо техникчид баг бригадын дарга нарын зарим нэг хүмүүс одоо нэр усын дөрдөл одоо бас тэр дунд ордын дайрчууд үзсэн юм байна. Маш мундаг шаргуу ажиллаж байсан мундаг хүн байдгийг өөрхий манай заяад гэж малын эмч бригадын дарга одоо маш одоо тэр Сутаа аймгийн хоньны үйлдвэр хугацааг бий болгоход одоо чамгүй их ажилласан хүн бол хамгийн нэг номер тэр хүний бий дурдмаар. За тэгээд манай тэнд тэр ажиллаж байсан одоо тэр должин байна. Ямаагүйн должин гэж. Яг одоо манай дамдаахын тэр одоо яг юу гардаж одоо юуг нь бич баримт одоо тэр чинь бүх одоо нэг хоног хөтөл одоо би эрэхтэйг яг тулж идэг шүү дээ. Одоо халзайн тэдний номерын би эрэхтэй. Тэрийг бол яг гардаж хийжсэн бол должин байна. За манай бас хэлчихлээ манад Жаргал сайхан бас ажиллаж байсан. Жаргал сайхан болоод тэр юу тал руу голцоо ажиллаж байсан. За Баяр хүү гэж ихч байсан тэр ажиллаж байсан байлээ. Тэгээд тэр шилжиж явцсан. Манхны Баяр хүү аймгийн авраг мэрэгчлэгдэн байсан. За тэгээ манай малын юм чинь тэгээд одоо танаа аваас хэвэл сумын малын тасхын эрхлэгч юм чи цэрэнд орчих байна. Одоо бас л тэрлэгч Сутаа аймгийн зөвхөн Дариу сумын дэлгэр баригдын хонь биш юм байна. Энэ Дариу сумын одоо бүхэл нийт Дариу сумын одоо ганц одоо баялаг. Тэгээ энэ Сутаа аймгийн хонь энэ рүү бол ганц дэлгэрийнх нь тэнүүхэндээ яагаад байдаг асуудалч биш. Хүн дарааг дураг тэнд байгаа малчин бүх асуудлыг хамааралтай. Тэрний үр дүнд л одоо өнөөдөр Сутаа аймгийн хонь бий болсон орон нутгаас бий болсон шүү дээ. Тэгэхээр цаашид одоо бид Сутаа аймгийн хонь хэвээр нь хадгалж үлдэж энэ аймгийг цайн таны ярьсан шиг улс орон даяар одоо үйлдвэр болгож сурталчлал таниулах, үр ашгийг хүртэх энэ ажлын хүрээнд одоо бид одоо дор хүрнэ юу хийх, юуг анхаарах хэрэгтэй гэдэг юм. Тий, сая одоо малчд тийм ээ. Тий, манай гандамрах ярьлаа шүү дээ. Энд ажиллаж байсан улсууд их энэ чинь зөвхөн ганцхан зоо техникчтэй ажил биш. Энэ чинь багаар ажиллаж байгаа малын эмчнэр ажиллана, малчд нь ажиллана, сумд нутгийн удирдлагууд нь ажиллана. Үүнийг бас энэ холбох эрдэмтэн докторууд нь хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол бид нар бол яах вэ гэхээр бол хин хөнгөө одоо энийг бидний бол энэ Сутаа аймгийн хонь манай Дариу сумын нэг өсний брэнд юм байгаа юм. Бид нар энэ брэндийг бол энэ цаашд нь бол улс орныхоо хэмжээнд бүр түгээн дэлгэрүүлэх ёстой. Тийм учраас одоо сая өөрийн чинь хэлж байгаагаар бол одоо энийг яаж авах вэ гэхээр энэ үнд одоо зүрх сэтгэлээ өгсөн одоо бидний аавууд энд бол энийг үүсгэн байгуулсан учраас бол үр хүүхдүүд нь яхаар гойны төлөө бас цааш нь энийг бас дараагийн шатанд нь гаргах гэсэн чин ирмэлзэл байна.
Тийм учраас бид нар бол одоо хөдөө аж ахуйн яамандаа бас хандсан хөдөө аж ахуйн яамнаас бас бид нарт урилга гарч ирнэ. Сутаа омог гэдэг хүнийг одоо үйлдвэр байгуулахад одоо юу шаардлагатай байна? Яах хэрэгтэй байна? Цөм сөрөг нь хэдийн хэмжээнд одоо байна гэж асууж байгаа юм. Тэгэхээр яах вэ гэхээр л одоо сумын удирдлагын зоотехникчд маань малчид маань энийг цөм сөргийнхаа одоо геномонд л одоо бид нар одоо алдагдуулахгүйгээр одоо ямар хөө хэмжээнд байна? Цаашдаа ямар хэмжээнд өсгөх ёстой? Энэ үйлдвэр байгуулахад одоо хэдийн хэмжээний энэ цөм сөрөгтэй байх хэрэгтэй, хээлдүүлэгчтэй байх хэрэгтэй, хээлдэгч хэд байх хэрэгтэй. Энэ нэгдийг бид нар бас тогтоож ээж тэгээд дараа цаашдаа явах хэрэгтэй юм байна. Тэгхгүйгээр одоо бид нар бол энэ манай юу гэдэг тэгэл шууд үйлдвэр байгуулна гэж байхгүй л дээ. Тийм учраас бол хамгийн энэ нэг жоохон энэ юунд орсон энэ зах зээлийн нэг шуурганд ороод малыг малчд ховчлохын явцад л жоохон алдагдсан байгаа. Тэрийг бид нар богино хугацаанд одоо сэргээх ёстой. Тэрийг одоо бид нар цөм сөргээ одоо хадгалах ёстой. За тэгээд үзэгчдээ бид ярилцах цаг маань энд хүрээд бас өндөрлөх болоо. Өнөөдөр бид Ховд аймгийн Дарин сумын 90 жилийн ааг тохиолдуулан одоо тэмдэглэж өнөөдөр бид Ховд аймгийн Дарин сумын 90 жилийн ааг тохиолдуулан Сутаа нутгийн сутаагийн цоврал нэвтрүүлэг бас хийж өргөж байгаа. Эннийхээ нэг дугаарыг буюу Сутаа омгийн хонь гэсэн юм сэдвтэй нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр манай нэвтрүүлгийн зочноор яг энэ Сутаа омгийн хоньны гардан одоо үйлдвэрийг бий болгож исэн хоёр зоотехникчийн хүү хоёр малын хэмж бас өргөдөө оролцлоо. Тэгээд бидний нэвтрүүлэг хүлээн авч үзсэн та бүхэндээ талархал илэрхийлээ. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяр та.